Дорон аймгийн Баян Дун сумын Дондгийн цэвэн мэдийн нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн ба боловсролын марш Баттөмрийн хэрлэн. Тэрбээр 2017-оос 2021 онд Дорон дэх сургуулийг бага ангийн багш мэргэжлэр төгссөн. 2020 онд 4-р түвшний оюутан багтаан төрж өссөн нутгийнхаа хүүхэд багчуудыг соён гэгэрүүлэх, сургууль хүмүүжил хийх үйлсэд 2 гүйцэтгэлээр хичээн гүйлэмжтэйгээр багшийн мэйг хариуцлагатай хэрэг багтмаар мэргэжлийг эзэмшиж, ажлын гараагаа эхэлсэн бөгөөд өдгөө 5 дахь жилдээ ажиллаж байгаа юм а. Хүүхэдний бүрд альва зэгтээ бүтээл чанарыг сулгаж, бусдад зөв боловсон ийгдэг найрсаг харьцдаг анги хамтлагийг төлөвшүүлсэн сургахаар зорин ажиллаж байна. Сурагчдын сурах арга барил, хичээлийн агуулгад суурилсан олон талт дасгал даалгавар, цахим контент, интерактив ажлын хуудсыг боловсруулан хичээл сургалтын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах нь түүний хичээл зүтгэл, чин зорилгыг нь хэлсэн харуулж буй за. Миний хичээл давтай морил үйл ажиллагааны хүрээнд танхимаар болон ангийн хаалттай Facebook группт лайв хичээлийг давтамжтай зохион байгуулж, арга зүгийн дийшлүүлсэн сургалтаар байна. Ковидын үед зайны сургалтыг чанартай тогтмол зохион байгуулж, Zoom, Google Form, Google Meet, Kahoot, Wordwall, Live Worksheet зэрэг програмуудыг ашиглан хүүхэд нэг бүрийн хөгжих боломжийг нээн хэмжин ажилласан юм а. Нэг багш 10 сурагч үйл ажиллагааны хүрээнд 2022-оос 2023 оны хичээлийн жилд шүрээр уралдах, 2024-өөс 2025 оны хичээлийн жилд өгүүлбэртэй болгохыг уралдаж бодцгоё гэх мэт бүтээл суралцахыг гэмтсэн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Өдөр тутмын хичээлийг үр дүнтэй чанартай зохион байгуулахын тулд багш нараас суралцаж 2023-оос 2024 оны хичээлийн жилд мэргэжлийн хөгжлийн бүлгээрээ монгол хэлний эхийн үйл явдлыг ойлгомжтой судалгаат хичээлийг амжилттай зохион байгуулж засан сайжруулалтаа хийж суралцаар байна. Ангийнхаа эцэг эхчүүдтэй ангийн чат, Facebook групп болон Google Meet ашиглан хичээл сургалтын үйл явц болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны шинэлэг санаа, шинээр үүсэн агуулга, хүндөвтөр сэдвийн арга зүй, зөвлөмж, чиглэл өгдөг. Мөн бүлгийн болоод ганцаарчлсан ярилцахаар сурагчдыг дэмжих, хамгаалах, хөгжүүлэхээр хамтан ажилладаг. Сургуулийн болон бүсгийн математикийн баярт дагаас ангийн шив нарын тогтмол амжилттай оролцож ирсэн. Мөн Кингэрүү олон улсын математикийн уралдаанд шив нараа тогтмол бэлтгэсэн шив нар амжилттай оролцоор ирсэн юм а. Ангийн сурагчдын сурлаг хүмүүжилд анхаарахын зэрэгцээ олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол оролцуулан бие хүн болон төлөвшгөд онцгойлон анхааран ажиллаж байна. Ангиараа тогтмол ном уншиж, гол утга санааг ангийнхандаа болон гэрээхэндээ ярих. Номоос үнсэн сургамжтай санааг зургаар болон үйл явдлаар илэрхийлэх гэх мэтээр хүүхэд өөрөө ертөнцийг таних боломжийг олохоос гадна уншаад ойлгосноо дүрслэх, өөрийгөө нээн ярих, танин мэдхүйн чадварыг дэмжин ажиллаж байна. Дараа ажилласан 5 ангийн шив нар нь Монголын улаан загалмай хорооноос хүмүүнлэгийн үсийг дэмжигч хандлагаар шагнагдж байсан. Боловсролын ерөнхий газар Дорон дэмгийн боловсрол урлагийн газраас зохион байгуулсан олон талт сургалтад тогтмол хамрагдаж, багшлах ур чадвар, онц арга зүйн дийшлүүлэн багш нараас суралцаж, хамтын хичээл зүтгэл, судалгаат хичээлийг зохион байгуулан хэлэлцүүлэг хийхин сацуу бага ангийн заах аргын нийтлийн хамт олонтойгоо жил бүрийн нэг чөлөөтэй уралдаанд тогтмол амжилттай оролцож, мэргэжлэрээ тасралтгүй хөгжсөөр байна. Багш хэрлэн сурагч нэг бүрийн бүтээл зүйл ажиллагаа, математик сэтгэлийг хөгжүүлэх, уламжлалт дээдлэх, ардын уламжлалт тоглоом надгах сурч тоглох зэрэг олон үйл ажиллагааг хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар дамжуулан зохион байгуулдаг. Мөн авиасыг илрүүлэх, тэдгээрийн насны онцлог тохирсон олон талт үйл ажиллагаагаар өөрийгөө нээх, бусдад суралцах, амьдрал ахуйн хэрэглээ болох боломжийг бүрдүүлэн ажиллахыг гол зарчим болгодог юм а.